Төмөр замын аюултай бүсийн дэглэм. Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд бид суурин соёл иргэншилж шилжиж, орчин цагийн дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэх их аянд нэгдээд хэдийн 100-ыг ардаа орхилоо. Суурин соёл иргэншлийн хэмнэлийг дагаад дэд бүтэц, техник технологи гэд салбар бүрт хөгжил дэвшил гэдэг ёстой л гэрлийн хурдаар жирэлцсээр. Морин туурайгаар дэлхийн талыг хамгаалж, тэмээ хөлсгөөр төв дамнан жин тээж ирсэн бидний монголчуудад ачаа бараа гээчийг авдар саваар нь бус, агуулгахаар нь ард олныг 10-20-оор нь бус, төм бумаар нь нэгэн зэрэг тээж цаг хугацаа орон зайг товчлон аялдаг хүчирхэг төмөр хүлэг орж ирсэн нь шин содон зүйл байв. Хос төмөр зам дээгүүр ган дугуй эрчлүүлэн давхих гал тэрэг хэмээх энэ шидэт унаг манай монголчууд явдаг ордон. Утаамай савсуулсан байшин гихчлэнгээр гайхан шагшиж байсан цаг эдүгээ хол хоцорч энэ унаатай эмээлтмөр шиг ээнэгшин дасжээ. Гэхдээ энэ төмөр хүлэг хүнээс илүү ухаантай бишин дээр хүнд захирагдахгүй хэмжээний хүч чадалтай гэдгийг манайхан нэг л сайн ухаж ойлгохгүй байх шиг. Хэдэн зуугаар нь хэмжигдэх хүний амнаас хэмжээшгүй их хэд хөрөнгө тээж явдаг энэ хүчирхэг хүлгийн зам харах үед хэд ойртож хайхрамжгүй хандах нь асар их аюул эрсдлийг дагуулдаг. Товчхондоо зам төмрийн захаас 2.5 м хүртэлх зайд энэ аюул эрсдэл иргэн таныг үргэлж гэтэж явдаг гэд ойлгочихж болох юм. Үүнийг төмөр замын салбарынхан төмөр замын аюултай бүс гэдгээр нь андахгүй. Энэ хэсэгт тусгай дүрм журм боловсруулж дэглэн болгон мөрддөг. Эдгээр дүрм журмууданд цусаар бичигдсэн ч гэж ярьдаг нь учиртай. Сонсоход хадуу боловч энэ бол бодит байдал. Өөрийгөө хянах чадваргүй согтуу иргэд чихвчний хөгжим сонссон залуус, тоглоомдоо улаарсан цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд, хараа сонсголын бэрхшээлтэй хүмүүс, хайхрамж болгоомжгүй хэн нэгэн гээд бүх нас нийгмийн давхаргийнхан энэ цусаар бичигдсэн дүрм журмтай бүс рүү хальтхан гიშгэхэд амнаас эрүүл мэндээрээ хохирдог. Уг нь төмөр замын аюултай бүсийн дэглэм. Түүнтэй холбогдсон гарах эрсдлийн талаар холбогдох хүмүүс нь байнга хэлж анхааруулж, сургалт сурталчилгааг үргэлж хийх боловч үүнтэй холбоотой осол зөрчил жил бүр бүртгэгдсээр. Төмөр замын аюултай бүсийн дэглэм зөвхөн хүнээр зогсохгүй, мал амьтдын хөдөлгөөнтэй ч холбоотойгоор зөрчигдсээр. Ийшээ орж болохгүй гэд өргөс торон хашаа татчихсан байхад малаа өвсдүүлэхийн тулд торон хашааг зориудаар таслаад малаа оруулдаг. Зөвхөн энэ хэсгээр гарах ёстой шүү гэд нүхэн гүүрэн гарц явган хүний гарам хийчихсэн байхад үл ялэг хол алхахаас залхуурч зориултын бус газраар гардаг. Зогсож байгаа гал тэргийн доогуур шургадаг зэрэг хэнэггүй байдал давтагдсаар. Тэгэхээр энэ нь ерөөсөө л миний, таны, бид бүгдийн ухамсартай холбогдсон үүсэж байгаа аюул юм. Тиймээс хүн бүр өөрийнхөө төлөө, өрөөл бусдын төлөө дор бүрнээ анхаарал сэрэмжээ нэмье.